За Монгол улсын үндэсний аюулгүй байдал алдагдаад олон жил болж байна гэж би байн хэлж байгаа. За энэ том газар нутаг дэлхийн одоо ихэнх газар нутгийг эзэлдэм байна гэдгийг ойлгох нь зүйтэй. За ялангуяа одоо Бээжин хот Монгол улсын газар нутагт байж байгаа гэж бодохоор бүгд найрамдах Монгол ард улс ямар хүчрэхэг айрамтай, ямар хүчрэхэг ирчүүдтэй, ямар хүчрэхэг одоо Чингисийн үр хүүхдүүдтэй байсан бай гэдгийг нь ойлгох нь. Тэгээд энэ том газар нутагт дээр байгаа уул уурхайн бүх тоочсон газруудыг буцааж Монгол улсын засгийн газрын одоо мэдэлд шууд одоо оруулах нь зүйтэй. Тэгэхгүй бол ерөөсөө энэ дурангаар хиймэл дагуулын дурангаар газрын гүн рүү одоо хүмүүсийг авч ороод асар олон хүмүүсүүдийг байршуулж байна. Тэгээд зогсохгүй Монгол улсын харийн маршал Дүгэр Эрдэнэт бол Чингис хааны дүр. Энэ хүнийг одоо сүүлийн хэдэн жил бол ерөөсөө далдуур маягаар одоо элдв янзаар хилж одоо сүүлдээ одоо бүр хүмүүсийн нүдэн дээр их доромжлох нь одоо ихсэж байна. Тийм учраас одоо энийг дасан зогсоох ялангуяа одоо энэ дүүрийн мөнхтөр одоо түүнтэй суусан эмэгтэйг одоо шалгах үзэх зүйтэй төрсөн дүүгийнх нь. Хоёрт одоо энэ Энгүнэ гэж байж байна. Ямар шүү характертай хүүхэд вэ? Энэ хүүхэд мөн үгүй юу? Дүүрийн мөнхцгийн хүүхэд. Одоо амьтны гаралтай үйл холбоотой үйл ажиллагаа явагдаж байгаа. Энийг одоо Энгүнэ бол маш сайн мэддэг тийм хачин сонин характер үйл зантай хүн байна. За үүний